What is up guys? Long time no see. Дуулзаагүй 10 хоног гарan бичлэг оруулаагүй байна. Сүүл төсдүүлснээсээ болоод сэтгэл санаагаар унаад хямраад эмороод би яг юу ийгээд яаж амжаад байгаа юм бэ гэдэг бодлоод орж ирээд ерөөсөө бичлэг хийх завдалгүй байлаа. Тэрнээсээ болоод үсээ ахуулаад за тоогсон guys. Ерөөсөө тийм болоогүй. Зүгээр яг юу болсон бэ гэхлээр та нар хэрвээ бид хоёрын сториг үзсэн бол бид хоёр хоолны ордлого болоод ханаад баг зэрэг хүрээд 7 хоног шахуу гэртээ гүйлгээд би жоох юм уу нөгөө нэг 75 hard challenge манд бүр хударсан guys. Тийм болохоор бид хоёр яг 7 хоног гэртээ хоёр биений хараа гэртээ байлаа. Тэгээ ярилцж байгаа бид хоёр challenge ажилласан үргэлжлүүлэхээ болцсон. Ерөнхийдөө энэ 75 hard-ийнхаа шалгууруудыг ер нь амьдралын хэм маяг болгоод үргэлжлүүлээд хийгээд явна. Алхалтаа хийгээд 7 хоногт 7 биш 5 удаа бэлтгэлээгээд айл болох эрүүл зөв хоолтой идээд нэмэлт сахар угаасаа бид хоёр аль нь ерөөсөө хэрэглэхгүй гэж тохирсон. Ирээдүйд яванда номоо үргэлжлүүлж уншаад ер нь 75 төр хийжсэн бүх юмнуудаа бид хоёр аль болох хийхийг хичээн. Гэхдээ хоёр биендээ тэгж хатуу заавал хийх ёстой гэж шаардлага тавихгүйгээр үргэлжлүүлээд явна гэж бодож байгаа. Ер нь амьдралын хэв маяг болгоод энэ 50 хоногийн хугацаанд бид хоёртой цуг байсан та бүхэнд маш их баярлалаа. Урмыг нь хугалсан бол sorry guys. Гэхдээ бид хоёр үргэлжлүүлээд өөрсдийнхөө өдөр тутмын амьдралыг яг 75 challenge шиг бичээд бичлэг болгоод оруулах гэж бодож байгаа. Үзмээр байвал та бүхэн комент бичээрэй. Энэ хүртэл үзсэн баярлалаа. Follow дарааг бол follow дарахаа мартав guys. Peace out.